За сайн байна уу? Өнөөдөр илжиг унаж хотод орсон гэдэг сургамжит үлгэрийн талаар ярив. Энэ үлгэр болвол хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт төлхөр гэдэг ном дээр орсон байж байгаа. Яагаад өнөөдөр энэ үлгэрийг ярих шаардлагатай вэ гэвэл бид нар бусдад таалагдах гэж оролцохоор байж байгаад өөрийгөө гээж байгаа. Жишээлх юм бол бид нар аав ээждээ таалагдах гэж орлогддог. Тэгж хичээж ирсэн. Эхнэрдээ таалагдах гэж, нөхөрдөө таалагдах гэж. Иргэн тойрныхоо хүмүүсд таалагдах гэж явсаар байж байгаа. Хамгийн сүүлд нь өөрийгөө гээгээд өөрөө хинч биш, юу ч биш болж байгаа. За өөрийгөө гээн гэдэг нь ямар их аимшигтай болохыг илжиг унаж хотод орсон гэдэг үлгэр дээр маш ойлгомжтой бичсэн байдаг. За эрт урдаж чагад. За эрт урдаг гэдэг нь чухам хижээ юм бэ гэдэг жирийг одоогоос 2600 жил юм амьдарч исэн эртний Грекийн Эзопийн чохоосон үлгэр дээр байдаг юм байна. Тэгэхээр их эртнэ гэсэн. Эзопи хүртэл бас хэдэн зуун жил уламжлагдаж ирсэн юм байдаг. Өөрөөр хэлэх юм бол ийм олон мянган жилийн турш дэлхий дээр яргадаж ирсэн ийм нэгэн үлгэр байдаг гэсэн үг. За энэ үлгэр дээр юу гардаг вэ гэдэг жирийг нэг хөгшин эр ач үүтэйгээ хамт илжиг аваад хот руу орсон байдаг. Орохоор явж л да. Эхлээд хоёулаа илжиг хөтлөөд явжсэн байгаа. Хинч илжиг унаагаа. Тэгсэн жамаар явжсэн хүмүүс олж харчхаад энэ хоёр ямар сонио хүмүүс вэ? Илжиг байгаад ундгүй хоёулаа хөтлөөд явж шин. Ядаж нэг нь илжиг унаад явж болдгүй юм байх та гэж хэлсэн юм байгаа. Тэгсэн энэ үгийг сонсоод үнэхээр тийм ч юм билий юу гэд ачуу хүүгэн хүүхэд гээд ядарч байгаа юм байл гэдэг илжигэндээ унуулад өөрөө хөтлөөд явсан байхгүй юу. Тэгээ цаашаа явж исэн. Тэгээ хаа зам дээр хүмүүс таарлдсан. За энэ хүмүүс болохтой жирэг хүүе тэрийг хараач. Энэ залуу хүүхэд өөрөө илжигээ унчаад нас явсан хөгшин өвөөгөр хөтлүүлээд явж байна гэж шоосон юм байна. Тэгсэн энэ үгийг мань хоёр ол сонсоод үнэхээр тийм ч юм уу та гэд хүм муу хэлж байгаа юм байна. За өвөө нь уныгээд өвөө нь унаад ачхүү нь илжийн хөтлөөд цаашаа хот руу явсан. Ингээд нэлээд явж ирсэн эргээд зам дээр хүмүүс таарлцсан. Тэгсэн энэ хүмүүс юу гэж хэлсэн бэ гэдэг жирийг энэ ямар хатуу сэтгэлтэй үгүй юм бэ хараач. Өөрөө илжийн унаад жоохон хүүхдээр хөтлүүлээд явж гинэ гэж тэгж хэлсэн. За энэ үгийг ол сонсоод сандраад илжигнээсээ буугаад нөгөө өвгөн тэгвэл хоёулаа илжиг унчигээд хоёулаа илжигэн дээр сундалж унаад тэгээ хот руу цааш явсан. Одоо лав муулхан гарахгүй байх. Тэгж бодож исэн. Тэгсэн эргээд хүмүүс таарлцсан. За энэ хүмүүс юу гэж хэлсэн бэ гэдэг жирийг энэ хоёрыг хараачаа ямар өрөвдөх сэтгэлгүй юм бэ? Нэг муу жижигхэн элжигэн дээр хоёулаа сундалж унаад амтан жаваагаад элжигнээ нуруу хугалах нь гэж тэгж хэлсэн. Тэгээд өвөө ачуу хоёр яахаа мэдэх юм байсан. Тэгвэл одоо хоёулаа элжигээ дамнаад явъя гэд дамдуураа голоод элжигээ дамнаад цаашаа хот руу явсан. Тэгээд гүүрэндээ бүр гарах үед хялтраад элжигтэйгээ хамт голд орсон гэж тэгж бичсэн байдаг. За энэ төгсгөлийн бол ер нь янз бүрээр бичсэн байдаг. Ямар ч байсан хамгийн сүүлд нь элжигээ дамсан. Тэгээд тийм ч тааламжтай үр дүнд хүрээгүй байдаг. Тэгэхээр энэ үлгэр бид нарт юу хэлдэг вэ гэдэг жирэг. Юу хийсэн ч гэсэн заавал бусдын шүгэмжилд өртдөг юм аа. Шүгэмжлээс ерөөсөө мултарч чадахгүй. Тийм учраас бусдын үгэн дээрээс автахгүйгээр өөрийнхөө үжил бодолд үнэнч өөрийнхөө зөв гэж үжсэн зүйлийг итгэлтэйгээр хийх. За энэ нэ чухал чанарыг сануулсан гэж тэгж үждэг. Тэгвэл энэ илжиг унаж хотод орсон гэдэг энэ сургамжит үлгэр нь сэтгэлжүйн хувьд сэтгэл судлалын үүднээс ямар утга санааг илэрхийлсэн байдаг. За энийг болвол энэ хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт төлхөр дээр хэлсэн хоёр асуудал байна гэдэг. За нэгдүгээрд нь болвол танин мэдгүй гажууд л гэж ийм үжигдэл байдаг. За энэ юу гэх юм болвол хүн бүр өөрийнхөө амьдралын туршлага итгэл үнэмшил сэтгэл хөдлөлийнхөө төлөв байдал дээр тулгуурлаж хагаад аливаа асуудлыг хүлээж авдаг гэж.
Өөрөөр хэлэх юм бол энэ тухайн хүнээ танин мэдгэн шалгуур гэсэн. Асуудлыг өөрийнхөө туршилгаар, өөрийнхөө ойлголтоор, өөрийнхөө итгэл үнэмшлэлээр харж, ойлгож хүлээж авдаг гэсэн. Тэг тайлбарладаг гэсэн. Бүх зүйлийг өөрийнхөө ойлгодог гэсэн. Эндээс ямар асуудал үүсэх вэ? Эндээс харил чанаа жөрөө гэдэг асуудал үүснэ. Миний өөрийн илэрхийлэх гэсэн санаа бусдын ойлгож байгаа зүйлийн хооронд зөрчил үүсдэг гэсэн. Тэгэхээр энэ зөрөөгийг бид нар арилгаж чадахгүй гэсэн. Хүн болго өөрийнхөө ойлгож авч тайлбарлана. Бид нар бусдын бодлыг, бусдын дүгнэлтийг хянж чадахгүй, өөрчилж чадахгүй. Тэр хүн юу бодох, юу хэлэх нь тэд нараа ирэх гэсэн. Нэгдүгээр энийг хүлээмжшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр нийгмийн сүлжээн дээр сайн хүний муу хүн гэж, муу хүний сайн хүн гэж 9 шидээр одоо өөрийнхөө үжил бодлоор нэг хүнийг, нэг бүтгөөлийг дүгнж. Энэ хэвийн үжигдэл гэсэн. Энийг ойлгох хэрэгтэй. Энийг бид нар хянж чадахгүй, өөрчилж чадахгүй. Бид нар бусдын үжил бодлыг хэлж илэрхийлэх эрхчлөөгийг хянж чадахгүй, өөрчилж чадахгүй. Энийг хүлээмжшүүлэх хэрэгтэй. Бид нар хамгийн эерэг сайн сайхан зүйлийг бүх чадлаа дайчлаад, амьдралаа зориулаад хийсэн ч гэсэн хэн нэг хүн таалагдахгүй байх. Энэ бол ердийн үжигдэл. Жишээлх юм бол миний бичсэн энэ хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлэхүүр бол гайхамшигтай юм. Ягаад гэвэл би 3 жилийн хугацаанд зарцуулаад 300 удаагийн подкаст хийж ярд тайлбарлаад 1000 орчим ном уншаад тэндээсээ шүүд тунгаагаад хамгийн шилдэг шилмэл аргуудыг энэ дотор бичиж оруулсан байж байгаа. Гэсэн ч гэсэн хэн нэг хүн таалагдахгүй бол. Тийм учраас өөр чин таалгаж чинь үгүй байна уу гэдэг л чухал. Бусад таалгадаж амьдрах гэж оролдоод өөрийгөө гээх хэрэггүй. Зөвхөн өөртөө л таалгаж байгаа юм бол хангалттай гэсэн. Хэрвээ тэггүй юм бол энэ элжиг унж хотод орсонтой адилхан. Хамгийн сүүлд нь элжигтэйгэн, өвгтэйгэн, ахчуутэйгэн хамт гол унж мэднэ. Тэгээ ийм байдлаар энэ хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлэхүүр дээр нэг унших юм бол, нэг сонсох юм бол хижээж мартагдаж шүү. Мөрөөдлийг чинь биелүүлэхэд туслах ийм олон сайхан шидэтлэхүүрөд орсон ийм ном байж байгаа юм. Эм бүх толилуулж байна. Хизээч оройтхгүй. Мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр. Зохиогч Гомб Донровын Гэрэл Баатар. Өгүүлэгч Энх болтын Алтан Гэрэл. Эртээ урдын цагт нэгэн хөгшин эр ач хүүгийн хамт элжигтэйгээ хот руу явах болжээ. Тэд анхандаа элжигээ хөдлөн хоёулаа явган явж байжээ. Замд явж байсан хүмүүс тэднийг хараад "Хөөе энэ хоёр чинь ямар сонир хүмүүс вэ? Ядаж нэг нь элжигээ унаад явж болохгүй юу?" гэцгээв. Үүнийг сонссон хөгшин эр ач хүүгээ элжигэндээ мордуулж өөрөө явган алхав. Цааш явтал хэдэн хүн тэднийг харж "Ямар хачин ач хүү вэ? Өөрөө элжиг унчхаад хөгшин өвөөгөө явган алхуулаад явах гэжтэй" гэж шивэр авир хийлдэв. Инхээр нь ач хүү ичингүүрэн элжигнээсээ буугаад хөгшин өвөөгөө унуулж өөрөө алхажээ. Удалгүй тэд дахин хүмүүсийн дэргэдүр өнгөрөхөд хүмүүс дахиад л шивнэлдэж "Ямар хатуу сэтгэлтэй өвгөн бэ? Өөрөө залуу хүүгээ явган алхуулад ичхгүй ганцаараа элжиг унж явдаг гэжээ. Хөгшин өвгөн ач хүү хоёр хүмүүсийн хэлхийг сонсоод юу хийхээ мэдэхгүй гайхширч хоёулаа сундалж унаад цааш явжээ. Гэтэл замд таарлцсан хүмүүс үүнийг хараад бүрч дургуутсаж чангаар "Гү энэ хоёр чинь ямар өрөвдөх сэтгэлгүй хүмүүс вэ? Нэг муу жижигхэн элжгийг хоёулаа дарж унчхаад ичдэггүй байх та" гэж ууралцгаажээ. Аргаа барсан тэд эцэст нь элжигээ дамнаж явсан ч дахиад л шоолуулсан аж. Энэхүү үлгэр бидэнд хүн амьдралдаа юу ч хийсэн бусдын шүүмжлэлээс зайлж чадахгүй. Тиймээс бусдын үгэнд хит автахгүй өөрийн зөв гэж үзснээ итгэлтэйгээр хийх нь ухаалаг сонголт болохыг сануулдаг билээ.